тоглоом юм байна. Миний орол. Жоо. Үе за бичлэгтээ эргээд автаа морилаа. За өнөөдөр бит хоёрын хормын маань зураг авалтын хамгийн ихний өдөр. За ингээл яг жинкнээсээ ингээд ер нь бол ингээ амьдралж явах тий. Ер нь бол жинкнээсээ одоо ингээд яг ингээ хормын үйл ажиллагаа маань одоо л эхэлж явах шиг байна. Тэгээ бит хоёр өмнө говь руу явна. За тэгээд жолоочоор автагаа цуг явна. За тэгээ одоогийн байдлаар болохоор эхнэр бит хоёр байна. Дээрээс манай мейкап ч минийхс нөгөө согтуу ингэ нөгөө найзтай цуглаа. Энэ бол миний тэр. Тэгээ ингээд өмнө говь руу зураг авалтанда гарах гэж байна. Би өчигдөр шөнө 3 гэж унтсан. Тэгсэн чинь бүр ингээд бүр далбитл хавгнаа босоод ирсэн. Нүдэнд орсон. Тэгээд би өчигдөр бас костюм бичиг авсан. Бүр амар таалагдж байгаа миний костюм бичиг. Энэ миний костюм бичиг. Жороо. Энэ миний хар өнгийн аслал байна. Одоо угсаа хэлээ. Тэгээ очиод яхаараа. Очиод угсаа зумсоо зураг энэ авахлах болохоор хангалттай харах бах 2 костюм бичээг байгаа. Тэгээ би энэ костюм бичээг болохоор Photon Garment гэдэг газраас захиалаад хийлгүүлж авсан. Тэгээд би ингээд учир зүгээ ингээд хэлсэн. Би хорин маань ингээд тулчлаа. Тэгээд ялч зураг авалтанда ингээд гарах болохоор ингээд яаралтай гаргаад өгөөч тэхүү гэсний эцэст ингээд аль болох хамгийн хурднаараа шөнө өрөө гэлтгүй ясааргаад өчигдөр шөнө хамгийн эцсийн байдлаар 10 цаг гээд дуусаад гарсан 2 костюм бичиг маань хүтэн байна. За тэгээд мэдээж ихнэрийн маань палаж. За тэгээд битэрийн жижиг сайжиг жаалжуул жижиг сайжиг юмнууд энэ үзэгчд маань одоо намайг одоо юу би арайч юм харж ин. Гэхдээ яг үндэ хавангийнхаа цаанаас үстэй. Би манай мейкап чигш мэдж байгаа хөө. Миний ихс наваа мэдэхгүй л өөр наваа хин мэдгэдээ. За тэгээд ярц одоо юмнуудаа ачаад тэгээд хөдлөнө. Тэгээд үүнээс цааш за одоо өмнө өмнөд очиод ч юм уу те бичлэгээ маань үргэлжлүүлж хийх хүн бол одоо энэ хүн байж гинэ. Тэгээ би энэ дээр юуг ин Instagram-ыг оруулчихна. Санжаагаад дагаараа манай ихчиг дагаараа манай ихч битэрийн түүх бас их өн эртний тий. Их олон жилийн түүхтэй шүү дээ. За манай ихнэр битэр бол бас их олон жилийн түүхтэй. Сэтгэл хэрэн дахио. За мөмнөөс гаргах гэж байна. Энэс жоох хүчний юм болчлоо да. Найз өглөө бас уурлаа удсан. Найз бүр амар штэ. Найз баг догтлоод байгаа юм шүү. За. Нэг тийм нэр өглөө. Бүх цаг үед те одоо өнөөдөр хүртэлх бүх цаг үед босоогоороо байсан. Босоо өх Монголын тэргүүн сувдаа. Тэг бүх цаг үед босоогоороо л байгаа байхгүй. Хамгийн амар нь ингээд та одоо юу ээжээ? Манай шалдан гадар зэвж явах юм уу? Яаж тэнцэж юм бэ?
За ингээд 1000 км-ийн аялал маань инхүү эхэллээ. 1000 Хэдэн 2000. Эрт ичих юм байна. 2000 болоо. Тий 2000 км л болох байхаа. Ой ой. Үсэж. Аман үжин. За аман болохоор орноо. Юус оруулахгүй. За зураглаачаар явж байгаа. Тэгээд давхар жолооч ирвэж байна. Тий. Тэгээ өөрөлдсөн шүү дээ. За ингээ өнөдөрсөг одоо ингээ. Юу лээ? Юу? Тэн туслахаар явахаар болсон наа. Туслах ахмаа. Би ингээ шил зөөхгүй бол. Миний нүр царай баслаа. За. Тавцах. Насан. Давхар бичлэг хийж явд юм те ууган тэр. Аав ээж хайрлаа. Юу аав? Одоо хишгийн туслах нь Тих санаатай байсан ер нь. Яг гоо туслах нь бол яг одоо бит хоёрын нүүрэн дээр гэрэл тусгах, спичийг хаяхад туслах ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг хийж явах юм. За бид одоо зураглаачаас ирээгээд тэгээд одоо зураглаач маань гэртээ хараад машинаа тавиад хувцас солиод гарч ирнэ. Тэгэл явна да. Зураглаач маань хэн байх вэ? Энэ маш сонирхолтой. Овгайг болоод энэ нормер сэргээд умааш. Одоо тэгээ одоо энэ ингээд зураг авалтанд гараа явж байгаа. Манай намайг ямар дэлчгэр вэ гэдгийг бас мэдэх баха. Манай өөрөө бичлэгэнд орохгүй гэсэн. Ахыг бол бичлэгэнд оруулна. За бидэнд амжилт хүсээрэй. Баярлаа. Манай их нэр идэв гэлэх. Хөөе таны сэтгэл хэрэг. Гоё. Амар тогтолж байна. Бараг таараас илүү тогтлоод байгаа юм шиг. Манай их сэр Шүн онцсон гэж. босон Монгол зээдэг компьютерээс төрүүл ирсэн. Би залгаад уцаа сувтагч уцаа авахгүй нэгж баймаар хүн та гэж. 2-3 залгалаа. Тэгсэн чи ихч гэрээсээ гараа явж гин тоор хаана вэ? Юу гэлээ үгүй очиж гин гэсэн. Залгсан юм уу надад? Би тань руу залгасан шүү дээ 98-тай. Үгүй тэр чинь байхгүй. Нөгөө нь л 90-98 10%. би буруу залгсан юм ба шүү дээ. бодлого ирээгүй. Би чамайг яг онлайн болонгууд чинь за гараа даа гэл босоол гэс усмсаа багаал гарсан. Би шүндэхт айгүй хэцүү унтсан. Цэнтүшка өшгөлөөдсөн намайг. Тэгээд өөрийнхөө өрөөнд унтсан. Хож өрөөнд. Тэгээд хин маргад охин дүүтэйгээд охин дүүмний арталт унтчихсан. Тэгээд би охиноо тэрээд унтчихсан. Тэгээд санаанд нөгөө би ингээ хойш ингээ иргэсэн чи манай охин дүү намайг ингэсэн. Айс юм ш, цочсон юм шүү. Ганцаархтайгаа унтдаг хүүхэд. Үсээ задгаа дээр зундж байгаа шүү би чи. Нэрэнгээс илсгсэн алмас шиг надаас айсан бохоо. Тэгээ влог маань ямар ч байсан ингээ гоё үргэлжлээд явна. Бид ч гэсэн ер нь бол догдолж гин. Бидний хорим ер нь бол дөхөж гин. Одоо сар хэдхэн хоногийн хугацаа үлдсэн байна. Тэгээ сар 15 хоногийн хугацаа үлдсэн байна. Өчигдөр сониноос битээр хормынхаа хөтлөгчтэй уулзсан. Фантастик продакшны жүжигчин Алтан Шагаа. Шагаахтай уулзаад тэгээ бас нэг тодорхой хэмжээнд те чиглэл авсан. Тэгээд бас нэг айгу гой саналыг төвшүүлж илээ. Тэр санал нь болохоор ингээд эхнэр нөхөр хоёрыг хоёул ингээд нуучдаг гинэ. Эхнэр нь тусдаа нэг машинд, нөхөр нь тусдаа нэг машинд. Эхнэр нөхөр хоёр одоо ингээд за өглөө хамт ирсэн бол палаж костюм бичээгээ өмсөхдөө би биэндээ харагдахгүй байжгаад тэгээ ингээ бүх гоёл чимэл бүх юмнуудаа зүтсэн байжгаад тэгээд
Хурман дээр ингээд за нөхрийг урьж ийн гэхээр нөхөр одоо ингээд нэг машинаас буугаад ич. За одоо эхнэрийг автаа нөрж ийн гэх үед нь ингээд эхнэр ингээд хавхар тэнтэй машинаас бууна гэж байгаа байхгүй. Энэ бас их гой санаа. Одоо урагшаар ирэх хаа. За тэгээд тийм байна. Цаашлаад илүү гой. Тэгээд бас бит хоёр хурмынхаа дараа нь мэдээж ингүүл гоё юм бэлээ шүү, тэгвэл гоё юм бэлээ шүү гэдэг бас саналыг бас гоё оруулж өгнө. Тэгээд залуу дээр хурмаа их гээд бас мэдэхгүй чадахгүй юмнууд бас айгүй их үйд юм байна. Костюмны цамцаа сонгож авсан. Тийм. Жишээлбэл нэрээ костюм бичаг би ингээд захиалаад авч байгаа шүү дээ. Тэгээд ингээд цагаан цамц худалдаж авч байгаа. Цагаан цамц худалдаж авсан чи би ч нөгөө нэг мөр айгүй юм өргөнтэй. Би над камер чинь таашаа яваа. Тэгээд тэгсэн чи цагаан цамцыг үзүүндээ тааруулж авдаг гинэ. За мэддэг хүн бас байд юм. Би бол мэддэг байсан юм. Хүзүүндээ ингээд тоолондоо тааруулаад нэг хуруу ордог гэж шүү. Тэгээ ингээд ирчүүд маань эрвэхэ занганы цагаан цамц авах гэж байгаа бол ингээд хүзүүндээ тааруулаад тэгээ ингээд нэг хуруу орох зайд ингээд байх хэвээр. Тэгж бас авд юм байна. Тэгээ костюм бичиг өчтөржөнгөө мансааргаад авсан. Амар гоё. What a wonderful world. За ингээд бид бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларлаа. Хай. Намайг битгүүдэд авч явж төхөө. Одоо нэгэнд өнгөрсөн бид ингээд яваад эхэлчлээ. За онцгой. Барьж гараа. 2000 хэрж очихтойгоо нээлээд. За замдаа гарлаа гэх. Илүү юу. Баярт. За одоо нэг царай зүсмэс арай айтайхан байна. Дундгой аймгийн төв Мандлгов дээр ирсэн байна. Чи ярих уу? За Дундгой аймгийн төв Мандлгов дээр ирсэн байна. За одоо бид тав нэг юм идчихэд тэгээ шууд цагаан сургалаа очино. Бидний хамгийн ихний локейшн бол цагаан сурга. За тэгээд цагаан сурга дээрээ гоё зураг авчаад оройдоо өмнө говь очиж хоноод Жохоо хэцүү явж байна. тийм яг нэг унтахгүй завсар зааг дээр явж байна. Манай ихнэр бас жоохон Хэцүү нухаатай л. тэгээ бичлэгтэйгээ хамтаагаар одоо та би бас нэг юм харуулъя л да манай чигээр. Амар салхитай байна. За тэгээ одоо юмаа идчихэд зам зүрийн газар орж юмаа идчихэд тэгээд цаашлнаа. Тэгтээ ингээд хөдөө дэлгүүрүүдээр орохоор бас заримдаа гоё идэгтэй ингээд ховрын бараанууд гарч ирж мэрээ тий. Тийм одоо тийм дулаан контиг байна. Би тэнийг улаан контиг авч өгч ийсэн. Хайрцаг улаан. Хайрцаг дөр улаан контиг. Би нэг удаа түүц рүү зам зүгээр ингээд зам түүцэн дээр зогссон ч улаан контиг байж. Улаан контиг хитэн. 1000 хэдэн цаг гэж. Хид байгаа юм. Хид байна гэчлээ би 10 марав байна гэчлээ. Бүгдийг авах хичээгээд. Тэгээ пүүжэ яаж яхад надад яг өмнөх өдрөн чөлөө би улаан контиг идмээр нэг хэлсэн. Тэгээ тэгэнгүүт нь бүх улаан контиг тэр чигт наавангуудаа. Тэгээд юм зүрхэн хэлбэртэй хайрцагын дотор
нэг юм малгайтай цамц хүүдээ хийгээд тэгээд улаан контакттэй хийгээд өгсөн. Одоо олдохгүй л тээ. За тэгээ мэдээд цаашлаа да. Жохон нэмээ хэлчихээ гэж. Нарийн бахаа цаа. цайтай тийм ээ. За. Би төмснөө Очмол. Төмчмөл. нэг нарийн бах, хоёр хучмал. Та юу юм? Цөөвөн. Гайгүй нойрос хэрэгж гин үү? Бата. Юм харав. Зургийнхаа санаагаа хараад сүлжээ сая л орж ирлээ. Яа. Хасан борилтой. Сүлжээ мүлжээг байж байгаа. Сая сүлжээ орж ирэхээр бас нэг айлт харах гэж үзлээ. Угаасаа угаасаа нэг тийм айхтар тансаг юм угаасаа хүсээгүй штэ. Зүгээр гоё цэвэрхэн хооллол явъя гэж байгаа. Тийм боломж гоё болцоогоор гоё цэвэрхэн хооллоод гоё явъя л гэж бодож байгаа. Тэрнээс нэг тийм айхтар тансаг юм бол хүсээгүй. Зүгээр нэг айгүй ийдэх хэлээд штэ. За тэгээ одоо замаасаа нэг баг саххан хүнсээ бөөгнүүлж аваад за тэгээд цагаан саврал руугаа явцгаалаа. Таван сумаргамаа. За тэгтэг. Урд цуг их надад оноглоо. Тадаг истихараг ившэдэг элбэн зүргийн мангай өөрөөс ч хурдан хүлээгэв Add device гэдэг та. Тэгээд search device гэдэг та. Yeah. Car keep link connected гэдэг. Орондоо та. Амар салхитай. Гэтэ ингээд өдөө ирэх ягаад ч юм цаанаас нэг тийм амар гоё байдаг. Зүгээр л амар гоё байдаг. Тэгээ манай одоо зургийн дараа зураглаач. Бабаа цаанаа бид нар ямар тач Улаанбаатараас 100 км авчихсан одоо тэгээд очих томаарх байна. Тэгэхгүй болцгаа. Гэр money. Зя ингээд зураг авалт эхлэх гэж байна. Цагаан сурга дээр ирсэн ихний хэлбэлээр дрон ансх гэдэг байж байна. Тийм ээ. За амар салхитай байна. Би ямар ч гэсэн дээлээ өмсчлөө. Манай он одоо нүрэ бодулж байна. Тэгээд зураглаачтайгаа бид хоёр одоо ямар хуу зураг авах уу, бичлэг хийх үү, яах вэ гэдэг юмнуудаа ер нь бол ярилцаа байж байна. Энэ миний нөгөө нэг Monk Coach гээд газраа ийлгүүлсэн дээл. Тэгээд бид хоёрын дээл бол нэг ийм янзын гоё дээлтэй болсон. Амар салхитай байна өнөөдөр бол яг цагаан суурга дээр. Гэхдээ энд ямар ч хүн байхгүй байгаа болохоор нэг талаараа амар гоё тухтай байна. Тэгээ одоо дээр зураг авалтаа дуусчаад доошоо буугаад бас дахиад зураг авалттай.
Тийм байна. За манай хүн болохоор үцэглэн гоо огтайг нь ингэж контр зурд юм шүү дээ. Жохо ядарсан л байна. Аргагүй өглөө бид 6 өчигдөр баг 2 өнгөрөөж унтаа. Тэгээ өглөө 6 гэж босоод 2 3 гэж унтсан юм уу мэдгүй. Тэгэл 6 өнгөрөөж босоо гарсан болохоор ер нь жоохон юм нойр жоохон ер нь бол дотоодод талтай байна. Тэгээ өнөө ширн харин гайгүй бүтэн сайхан нойр аваад тэгээ маргааш дараагийнхаа газар л явна. За ямар ч өнөөдрийнхөө зураг авалт нэг иймэрхүү байдалтай явахаар биш шүү. Нүрэ бодуулаад дуусчлаа. Гэхдээ би өмнө нь ерөөсөө энд ирж байгаагүй л дээ. Амар гоё харагдд юм байна. Нэг тийм байгалийн тогтцсон гоё гэх юм уу. Марс гариг дээр бууцсан юм шиг мэдрэмж төрж байна. Тэгтээ наашаа ирэхдээ жоохон хөшөөд жоохон ядарч ирлээ. Тэгтээ уг нь ирцэн байхад гоё юм аа. Таашиг тэр үрд явж чадахгүй гэсэн яаж аваач чи байна. Дээлэн амар гоё юм. Тэр ч юм уу. Яаж очиж вэ энэ дээр? Ингээ зүрх дэлсээд байна. Тийм. Толгой эргээ зүрх дэлсээд. Ингээ төвчтэй юм байна хүн. Энэ хаваар нэг багийнхаа сайн биш үү? Дээлний өнгө амар гоё юм. Кино шиг л. Кино. Зүгээрээ золиос хэрэгтэй. Зурган дээр усан болохгүй гэвсээ шилжүүлсэн. Балаажаа өмсгч юм. Тэгээд нэг ганц хоёр зураг гаргана. Тэгэнгүүтээ араас нь бичлэг хийлгээд за тэгээд цагаас ургийн зураг ер нь одоогийн байдлаар 30 хүртэл явж байна.
За, орой минь. Бид хоёр амжилттайгаар цагаан сураг дээр зураг авах боллоо. Гэтэ бас яг зургийн анхны эхний өдөр болохоор жоохон торчлохгүй таад энэ жоохон эвгүй байна биш үргэж байгаа юм шиг. Гэтэ ер нь яван сайжирнаа одоо маргаашин зураг авалт нэр бүр илүү сайн байх болно. Хичээнэ тэгээ цагаан зураг дээр угаас анх удаа ирж үзчихээн. Яаж зураг хаана яг яах их талаар бас ер нь жоохон юм байдаг юм байна. Ваа амар гоё зураг шүү дээ. Энэ надад харалж ирэх. Гих мэдчихлээ ингээд. За болно. Юу хандаа? За тэгэл талд багаараа бөөнөрөл маш их хичээлээ. Хич маань бичлэг хийгээл, аав маань бичлэг хийгээл, ах маань зургаа дарж доош дэшгүүгээл эхнэр битээрч тэгэл бас аль чадгаараа л зургаа дараалах гэж хичээлээ. Ваа shit. Аха би таныг шүтээ. Яг тооцны хитэн энэ минут бас гоё юм тий. Тийм ээ. Энгийн мөртлөө. Саяны ажиллах. Тэгээ миний яг өөрийн гэсэн олсон поз. Арай доош орсон. Энэ шүү дээ. Ваа shit. Гоё нэ. Надад лэрдэ. Гих мэдчихлээ. За тэгээ ер нь нэг иймэрхүү байна. Одоо бид өмнө говь руу эргээд явж ин тэгээ өмнө говьт очиж цааталт нэраа. Өмнө говь аймгийн төв дээр очиод тэгээ амарцгаалаа. Одоо үргэлжлээд очиод бичлэг хийхээр жоохон чанга авахаа тий. Эсвэл тэр тал дээр л жоохон эргэлзээтэй байна. За чадвал бичлэгээ өмнө говь дээр очиод орой үргэлжлүүлээ. Чадахгүй бол бид одоо ингээд тасарчлаа. За тэгээд бичлэгтэйгээ хамтаага та бүхэнд зөндөөх баярлалаа. Айл болох чадгаараа бас мэдээлэлд өгнө. Та сэтгэлээ хэлээрэй. Хүүтэн байд юм байна. Хөөрхөн болцоо. Гэтэ хормын өдөр бүр энээс хөөрхөн байх ах гэж бодож байгаа шүү дээ. Тий. Энэ уг нь ингээд ирж юмсаа бид нар дахиад нэг 20-30 минут байх шүү дээ. Энэ яг цаагаар нөө үйл яачлаа. Үйл батлцлаа. Энэ зураг авалтанд явхад арын баг гэж бүр амар чухал Юм байдгийн байх. хамт олон чинь айгүй чухал байд юм биш үү? Ингээд мейкап хийгээл, үс янзлал, хувц янзлал, хажуугаар нь бичлэг хийгээл. Тэгэл ингээл дээшээ доошоо гүөхд юмын зөөжгүйгээл ер нь айгүй чухал байд юм байна. Бид энэ хүмүүсгүйгээр бол зүгээр холоо очиж хэвт. Нэрш. Чадахгүй юм байна уусаа. Чадгаа царайлах юм. Чицэг мэдгүй зэлээ. За тэгээд Миний хорооны үзүүрнүүд хүлдсэн байна. харин тийм ээ хорооны үзүүрнүүд ингээ биржигээд ингээ мэдээ алдсан. Бид нар тэгтээ 19 дахиад цагаан сургах дээр баг ирж таарах юм шиг байна. Дахиад нэг хөнгөмжлэг ч юм. Тэр өдөр нь харин гоё дулаахан байгаасаа гэж одоо залбирая. За тэгээд дараагийн мэтлэгээр уулзтлаа. Түр баяртай найздаа. Маргааш үргэлжлээд за маргаашийн destination хөө. Тэгээ амар гадаад утсан юм шиг англи хэлтэй тий. Maybe гэдэг. За маргааш очих газар очиод тэгээ бичлэгээр ирүүлээ. Bye bye.